гэсэн Монгол улсын ардаараа өнгөрсөн хүү бий. Алд биенийхээ нэрхийг эдэлж ам нээж үгэн хэлв. Ард олон гайхав. Ардчилсан намынхан уурлав. Дөшмөдийн хор хөдөлж төрийн цагтаад дуудагтав. Хин чамд цагаалсан. Хэдэн төгрөг авсан. Хэлсэн үг үзэл бодлосоо урвлаа. Хэн нэгний төлөө жүжиглэлээ гэв. Угаарч тунгавал энэ бол уран бүтээл биш. Улс орныхон төлөө уурлаж бухимдсан, уухаж дэмжсэн, ухамсарт иргэн миний уушигнаас гарсан үг. Ардчил гэдэг намын шошго биш. Ард түмний өмч үнэт зүйл гэдгийг амраа гэдэг нэрээрээ 10 жил хашгирлаа. Алив хаан вэн тэр амлаад байсан ардчилж байна. Хэлсэн үг үзэл бодлосоо хинэн өнөөдөр урвсан юм бэ? Хүн шиг бид амьдрсан уу? Улс шиг та нар хөгжүүлсэн үү? Монголын шинэ иргэн 20 сая мөртөө морь малын нэрхийг боодол бохны үнэтэй ажилгүй орлогогүй авсан цалингүй иргэн айдас давтаж амаан өдүүлсэн эрхчлөө. Та нар харин юу хийчих вэ? Олуулаа ялсан ч цөөхүүлээ та нар хөлжлөө. Офшортой сайд орхиогүй төрийг бүтээлээ. Ардчлалын хилээд бодсон үр могоо та нар ард түмнийхээ итгэлийг ирээдүйтэй хамт зарглаа. Та нар хэн юм бэ? Хууль ёсыг улантан гიშгэж, хувь хонзонгийн хэрэгсэл болгож, туганд нь мөргөж сүлдэндэн залбирдаг Монгол төрийг тулах тойрсон хэрүүл тамга эрх мэдэл булаалтсан талбар болгодоо эн чинь хэнийг авьяа юм бэ? Итгэлийн минь гүүрэн дээр гიშгэж гарч ирчгээд эргээд та нар өрснөө эвдэж нурааж шатаалаа. Энийг чинь дуугаа хараад үлдээж сууж чадахгүй. Ирэх чөлөө өмнө боосон ч дугасаар л байх болно. Алах барьсан та нарт ард түмэн чинь хадаас шиг харагдаж байна уу? Ахиад уулзах нүүр гэж би дахиад сонгох. Сонголт мэднэ би. Би ганцаараа биш. Бид олуулаа өртөө болж харин тэд олуулаа офшортой болжээ. Эргийн гатны хуулийн гатуур данс байдаг тухай монголчууд өнгөрсөн 4 жил жишээ баримттай, данстай, гүйлгээтэй мэдэж авлаа. Тэнэж ирчгээд тэвэр дүрэн албан тушаалын бэлгээр шагнуулсан гих Сангжавын баяр цогтын буйнаар монголчууд анх удаа офшортой танилцсан юм. Америк нэгдсэн улсын Вашингтон хот дахь олон улсын 90 сурвалжлах сэтгүүл зүйн консорциумаас Панамын ардлууд дахь офшор компаниудын мэдээллийг болгосон. Сэтгүүлчдийн дэлгэсэн баримтаар бол баяр цогт офшор бүсдэх хамгийн баян хүнээр тодорч алтартай бизнесмен хааны гэр бүлүүдийг ардаа орхисон гэх мэдээлэл байгаа юм. Баяр цогтын 2008 онд байгуулсан офшор компани 5 жилийн турш нууц байсан бөгөөд 2013 онд олон нийтэд ил болсон. Тэрээр офшор бүсэд хятад улсын иргэн хэмээн бүртгэлтэй байсныг олон нийт мартаагүй байна. Компани дансан дээр нь одоо 3 сая төгрөг өгдөг ч гэсэн тэр компани нэрийг бичих ёстой байсан. Энийг бол хийгээгүй. За ийм нөхцөлд бол хариуцлага хүлээдэг. Энэ хариуцлага хүлээлгэх асуудлыг бол улсын их хурл шийднэ. Тэгвэл байгууллага нь бол өөрөө шийддэг. Би бол өөрөө улсын их хурлын даргатай бол ярьсан байгаа. Тэгээд энэ асуудлаа бол шийдвүүлнэ. Ер нь бол ёс зүйн хувьд бол хариуцлага хүлээх ёстой гэсэн ийм байр суурьтай байгаа. Монголчуудыг офшортой танилцуулсан ардчилсан намынхны түүх цааш үргэлжилсээр хамгийн сүүлд Баатар хотын захирагч Батүүлийн хүү чулуудаа офшор компанитай болох нь олон нийтэд ил болов. Сингапур найзынхаа тавьсан саналын дагуу офшор компани байгуулсан гэх чулуудаа данс нээж амжилтгүй компани хаасан тухай хэвлэл дам нээж аав нараас нь хүүгээ загнасан тухайга мэдэгдэж хэвлийн хурал зарлав. Хэрвээ хүүгийнх нь дансаар 1 центийн гүйлгээ хийсэн бол өвийн хүсэлтээр албан тушаалаас огцно гэсэн Батүүл даргын яриаг баттадхан сонсъё. Үнэхээр одоо чулуудаагийн тэр дансаар одоо ёстой нэг мөнгөний гүйлгээ хийсэн мэт юм бол чиний хэлбэр заавал их мөнгө гэх албагүй тийм ээ. Үнэхээр л чулуудаагийн хэлсэн худлаа байх юм бол өөрөлдөө офшор компани байгуулад данс нээж амжилтгүй хаагдсан гэдэг нь худлаа байгаа. Тэр дансаар ямар нэгэн гүйлгээ хийгдсэн байх юм бол тэр мөнгөний дүнгээс хамаарахгүйгээр би бол шууд чөлөөлөх төсөлтэй байна. Огцох төсөлтэй өөрөө гаргав. Огцрох хүсэлтэд өөрөө гаргаад зогсохгүйгээр дахин нэр дэвшихгүй байж чадах уу? Чадна. Ингээ гүйлгээ нь илэрчээд ахаад одоо тэгээд ямар ч асуудал шийдэхгүй байгаанаас төрийн төр төвшөө явж байгаа үнэ үгтгэхэд арай л болохгүй байхгүй. Тэр одоо хэлсэн амлалтандаа үрээд ард түмнээ бодчихвол байгаа бол үнэхээр шудраг бая гэж бодож ивэл энийг зогсоогоод болно гэсэн тэр амлалтаа биелүүлээд чулуудаа бол бойлчих хэрэгтэй л гэж бодож шүү дээ. Бүтүүд өөрт нь өөрөө хэлж байгаа шүү дээ. Тэр бол надад хамаахгүй. Хамгийн мэдээж ээж авахсан л авч байгаа шүү дээ. Би бол тэгж л бодсон шүү дээ. Бидний хүүхэд тийм юм байна уу? Байхгүй л байгаа шүү дээ. Одоо тэр авсан мөнгө төргөөд юм уу тэрийг буцааж өгөх талын бодох юм уу? Ажлаа огцроход бол болч л шүү дээ. Өөрөө тэг шудраар хүлээж авал тий.
Тэдний хүүхд шиг асар том барилгын компани ер нь барилгын зайсангийн газар мазар гэл өрөх асуудалтай газар их байгаа юм байлээ л да миний сонссноор бол. Тэгээ тэр бүгдийг бас илчилж өгөхгүй л гэж бодчих шударгаар. Амлалтаа биелүүлэх хэрэгтэй бол хүн юмч надад олон түмний нэр арайд телевизээр хэлсэн үг шүү дээ. Одоо өөрөө тэгээ тэр хэлсэн амдаа хүрээд буух. Тийм ээ? Тэр чи өөрийнх нь ухамсарын л асуудал шүү. Бүх хүн улсад харж гин үгийг сонссон юм чинь тийм ээ. Хотын мэр ингэж мэдэгдэж байв. Харин олон улсын 90 сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас Батүл даргын хүү чулуудаг нэг биш бүр 3 офшор компанитай болохыг мөн эдгээр компаниудын дансаар мөнгө шилжүүлсэн болохыг баримттайгаар дийлгэв. Зарим нь өө манай хүүхд офшор данстай байсан юм уу? Мэдээгүй шүү дээ. Бараг сэтгүүлчдийн буйнгаар мэдлээ шүү дээ. Улсын баатар тэгээс үү. Чи үр хүүхдийн мэдгүй эцэг гэж байж болох уу? Тэр орноо мэдгүй үр хүүхдийн эзэн гэж байж болох уу? Тийм ээ? Энэс л ингээл харахад манай Монголын төр асар их самуурсан байна. Би нийслэлийн иргэн зэрэг ногоо намын дэд дарга баярх байна. Манай нам сонгуульд оролцох гэж амаргүй замаа тууллаа. Захиргааны иргэн шүүхтэр, дэд шүүхтэр асуудлуудаа шийдэж явлаа. Ардчилсан намаас томилогдсон нийслэлийн сонгуулийн орооны бүрэлдэхүүн биднийг сонгуульд оролцуулах багтлаар бүх арга хэмжээг авсан. Энэний эсрэг бид нэр шүүхэд гомдол гаргаж шүүхээр шийдүүлээд саяхан сонгуульд оролцох эрхээ олж авсан. Биднийг сонгуульд оролцуулахгүй тулд ардчилсан намын хүмүүс янз бүрийн арга хэрэгжилж байна. Зарим нэгнийх нь охир технологи нь ил болж байна. Ам алтуул барьж болтгүй гэж Батүл даргыг хэлсэндээ хүрх эсхийг олон нийт хүлээсээр байна. Гэхдээ тэр мартамхай сар орчмын өмнө хийж байснаа мартаад сонгуулийн шоугаа эхлэн мөрөөдлөөрөө жигүүрлэн явж байгааг үзэгч та харж байна. Мөрөөдлийн бага бүрдүүлж өөрийгөө засаг даргад өрөмжилж байгаа түнээс та огцорно гэсэн яасан бэ гэж асуух хүн олон байгаа үзээ. Нийслэлийн хардсан намын дарга Батүлийн хүү чулуудаа гэдэг үгний офшор данс илэрсэн. Нөхөр бол миний хүүхэд офшор дансаараа мөнгө шилжүүлсэн байх юм бол би сайн дураар нэрээд ногцорноо гэсэн. Надад нэг юм айгүй шудраг бус санагдаж байгаа. Хотын татвар гээд жирийн иргэдээс 1% татвар авч байгаа мөртлөө хотын даргын хүүхэд нь өөрөө офшор бүсэд татваргүй бүсэд мөнгөө нуудаг ямар учиртай юм бэ? Энийг би ерөөхдөө асуумаар байгаа. Хоёрт нь гэвэл яагаад иргэн зэрэг ногоо нумаас айгаад байгаа юм бэ? Яагаад шудраг хүртэл чадахгүй байгаа юм бэ? Та нар нийгмийг хариулаач. Монгол HD телевизээр саяхан болов Батүл даргын хүү чулуудагийн офшор дансанд гүйлгээ хийсэн байна гэдэг баримт гарсан. Тэгээ энэ баримт нь гүтгэлэг юм уу? Гүтгэлэг юм бол та энд хариу өгөөч. Гүтгэлэг биш үнэхээр баримт нь нотлогдсон. Үний юм бол та нэрээ татаач. Би үнийг шаардж байна. Чулуудаа яагаад худал хэлв? Офшор дансаар орсон гүйлгээ ямар их усүрээс орж ирв. Иргэдийн төрөвчнээс авсан мөнгөө бусдын шүүгэнд хадгалах нь таны ярддаг, таны хашгирдаг шудраг ёсноос гажихгүй гэж юу? Танаас энэ мэт олон асуулт асуумаар байна. Эрдэнийн Батүл дарга. Ардчилсан Монгол улсын ардаараа өвгөлсөн хүү би. Алд биенийхээ нэрхийг эдэлж ам нээж үгэн хэлв. Ард олон гайхав. Ардчилсан намынхан уурлав. Дөшмөдийн хор хөдөлж төрийн цагтаад дуудагтав. Хин чамд цагаалсан. Хэдэн төгрөг авсан. Хэлсэн үг үзэл бодлоосоо урвлаа. Хин нэгний төлөө жүжиглэлээ гэв. Угаарч тунгаавал энэ бол уран бүтээл биш. Улс орныхон төлөө уурлаж бухимдсан, уухаж дэмжсэн, ухамсарт иргэн миний уушигнаас гарсан үг. Ардчил гэдэг намын шошго биш. Ард түмний өмч үнэт зүйл гэдгийг амраа гэдэг нэрээрээ 10 жил хашгирлаа. Алив хаан вэн тэр амлаад байсан ардчилж байна. Хэлсэн үг үзэл бодлоосоо хинэн өнөөдөр урвсан юм бэ? Хүн шиг бид амьдрсан уу? Улс шиг та нар хөгжүүлсэн үү? Монголын шинэ иргэн 20 сая мөртөө нөр малын нөхийг боодол бохны үнэтэй ажилгүй орлогогүй авсан цалингүй иргэн айдас давтаж хамаан өдүүлсэн эрх чөлөө. Та нар харин юу хийчих вэ? Олоолаа ялсан ч цөөхүүлээ та нар хөлжлөө. Офшортой сайд орхиогүй төрийг бүтээлээ. Ардчлалын хилээд бодсон үр могоо та нар ард түмнийхээ итгэлийг ирээдүйтэй хамт зарглаа. Та нар хэн юм бэ? Хууль ёсыг улаантан гიშгэж, хувь хонзонгийн хэрэгсэл болгож, туганд нь мөргөж сүлдэндэн залбирдаг Монгол төрийг тулга тойрсон хэрүүл тамга эрх мэдэл булаалтсан талбар болгодоо эн чинь хэнийг авьяа юм бэ? Итгэлийн минь гүүрэн дээр гიშгэж гарч ирчгээд эргээд та нар өрснөө эвдэж нурааж шатаалаа. Энийг чинь дууга хараад үлдээж сууж чадахгүй. Эрх чөлөө өмнө боосон ч дугасаар л байх болно. Алх барьсан та нарт ард түмэн чинь хадаас шиг харагдаж байна уу? Ахиад уулзах нүүр гэж би
дахиад сонгох сонголт бидэнд бий. Би ганцаараа биш.